Prompt зохиодог prompt байвал гоё. Би үнэхээр тийм гоё юм хийлээ. Энэ яаж ажилладаг вэ гэхээр ерөнхийдөө чамд одоо банк өдөр тутмын хэрэглэдэг ийм үйлдэлүүдээ автоматжуулах зорилгоор мэргэжлийн prompt үүсгэж өгнө гэсэн үг. Энэний ажил тач айгүй ингээ. Би энийг сошиал дээр ерөнхийдөө тавьсан байна. Энийг хуулж аваад Google Gemini, ChatGPT, Grok гэдэг бүгдэн дээр ажиллана. Ерөнхийдөө энийг хуулаад явангууд ямар үйлдэл үзүүлэх вэ? Чамтай Монголоор ярьсаад гэсэн. За чамд яг юу хэрэгтэй? Prompt-ийн зорилго нь юу юм? За ямар модельтэй ашиглах юу хийх гэж байгаа гэдэг юм 3 асуусан гэсэн үг. За энэ дээр чинь би одоо зорилго ямар зорилго гарч ирээ. Би аюу давчхан бичсэн байгаа. Та гэдэг илүү үр дүнд төрөх юм бол ерөнхийдөө маш гоё тайлбарлаад өгөх юм бол мэдээж илүү үр дүнд төрнө. За тэгээд би энэ таст дээр өгсөн цаан дээр зөвлөд Threads пост одоо боловсруулдаг юм prompt байя. Gemini 3 ашиглана гэдэг ингээд юм хөөс өгсөн байгаа. За хоёр дахь шатнууд бол тэгээд нэг 3 асуусан. Энэ бол яг хөө ихэд чамд бүр илүү гоё үр дүн сайт гаргаж өгөх юм асуусан байгаа. Энэ асуултанд хариулаад өгөхөд ерөнхийдөө чамд маш гоё мэргэжлийн prompt өсч үү. За би тэгээ маш давчхаа явуулсан байгаа. Та гэдэг айгуу гоё дизайнгүй яг юу гэж байгаа тэнийг бүгдийг гоё бичээд өгөөрэй. За тэгээд эцэст нь юу гарч ирэх чамд яг мэргэжлийн бүтцтэй ийм prompt гарч иж байгаа. Тэнгүүч энэ prompt-ийг яаж ашиглах вэ гэхээр цаашдаа байнга одоо ингээд ашиглаж байна. Энэ prompt-ыг анхаарах юм гарч ирсэн prompt-аа хоош ашиглах та. За энд бид үрж авах байгаа. Энэ дээр чи яг ингээд цаашдаа ашиглахдаа би одоо юу хийх ёстой юм. Тэднийхээ бүгдийг гоё тайлбарж бичиж ашиглаад авах болно гэсэн үг. За би энэ дээр туршилт хийсэн ба. За туршилтыг prompt-оо тавиад үрж хаалтан дээр нөхөр за ажлын үндэт бүтээмжтэй байх 5 дат гэдэг зүгээр юм товчхон бичиж байгаа. Энэ дээр та жоохон нэргэнгүй ингээд өөрийнхөө юу гэж байгаа бичих юм бол галт нэр гоё байна гэсэн үг. Тэгээ prompt-аа олоход над юу гарч өгсөн гэхээр ерөнхийдөө зүгээр би нэг үйлдэл бичих над ингээд бүр айгүй гоё дэрэнгүй маш гоё найруулгатай. Тэгээ хүүк мөг CTA гэдэг бүх юм ингээд хөрөөд social post бэлтгэж өгч байгаа. Энэ use case нь social post-оор хязгаарлахгүй таны үдэс дүндээ банк хийдэг одоо ажлыг хөнгөвчлөх тийм prompt үсгэх гэсэн үг. Тэгээд та турш үзээ тэгээд сэтгэлээ надтай хуваалцаарай. За тэгээд мэдээж таалагдаад ажлыг чи үнэхээр хөнгөвчлж байвал өөр хүмүүс түгээгээд шеэр хийх хэрэгтэй.